Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Манай телевизийн уран бүтээлчийн хамт олонны зүгээс багийн иргэдийн нийтийн хурлыг зохион байгуулж, орон нутгийн хөгжлийн сангийн саналыг эрен бэлэх, тэднийг сургалт мэдээллээр хангах ажлын хүрээнд Баянгур аймгийн 3 булаг суманд зохион байгуулагдсан малчдын дундах урлаг спортын олон төрөлд тэмцээн уралдаанаас бэлтгэсэн нэвтрүүлгээ үзэгч та бүхэндээ өргөн барихад бэлэн боллоо. 3 булаг сумын хувьд Цэнгэл 1-р баг, Давааны ам 2-р баг, Бууга 3-р баг, Пионер толгой 5-р баг гэсэн хөдөөгийн 4 баг, Хөвийн ам 4-р баг гэсэн төвийн 1 багтай бөгөөд нийт 2300 гаруй хүн амтай. 3 булаг сумын цэгдэргийн намын газраас зохион байгуулж байгаа малчдын дундах урлаг спортын олон төрөлд тэмцээн уралдаан нь уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа бөгөөд малчид нөрөх хөдөлмөрийнхөө хажуугаар энэхүү урлаг спортоор өрсөлдөхөөр цуглаад байгаа нь энэ юм. Аяа хөөрөв дөрүлэх тэнгэрчүүдийн мэндний яруу найраг хөдөө талдан огтын самны ятхын өвшиг хурдан хөлгийн таасан өдөө цэнхэр гүшиг хурмастаас яасан миний нутаг асахта уран модга тиймээ энэхүү сайхан нутгаараа овлон төрсөн хэмэрлэг малчид та бүхнийхөө энэ өрön амар амгадан айлтхан менчилээ. Ингээд жил болгон уламжлал болгон зохион байгуулагддаг малчдын урлаг спортын баг наадмын маань нээж өгнө хүмэн сумын засаг дарга ган толго сумын засаг даргын тамгын газрын дарга ган толго нарыгаа хүндэтгэн урьж байна. За юуны энээр цагаан барьж энэ төгөмд хүрэлцэн ирсэн та бүхэндээ энээр төмөр амгалан айлтхан мэдчилье. За бид бүхэн өнгөрсөн хатуу өвлийг зам хахир хаврыг даван туулж зуны сартаагаан зодгсон энэ сайхан өдрүүдэд жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг малчдын урлаг спортын наадмаа хийдэг уламжлалтай гэдэг. Энэ жилийн урлаг спортын наадамд манай 5 багийн малчид маань өнөхөр одоо бас идэвхтэй зүтгэлтэй ингэ сайхан оролцож байна. Тэгээд энэхүү спортын тэмцээн уралдаануудын дүн гарсны ард дээр бол багуудын оноо маш ойролцоо явж байгаа. За багийн нийлбэр дүнгээр төрүүлэх багийг бол өнөө өрөөний энэ урлагийн арга хэмжээ бол одоо эцэслэн шийдэх ийм хариуцлагатай мөчийн юм тулж ирээд байна. Ингээд та бүхэндээ урлаг спортын өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөж өнөө өрөөний үйл ажиллагаа албан ёсоор нээж байгааг мэдгдъя. За сайн байцгаана уу та бүхний энэ оройн амар амгалан айлтхан мэдчилье. За энэ хүү танхимд бас бидний үйл ажиллагааг хүндэтгэн цагаан баримталж хүрэлцэж ирсэн та бүхэндээ бас баярлж талархснаа илэрхийлж байна. За сумын орон нутгийн хөгжлийн сангийн 2024 оны хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудыг эрен бэлэх энэхүү ажлыг төлөвлөхөд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан багийн иргэдийн нийтийн хурал малчдын урлаг спортын баг наадмын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож одоо саналуудаа өгсөн байгаа. За тэгээд энд одоо оролцсон багуудын ард иргэдийн эрдэсийн байдлыг бас танилцуулъя. За 1-р баг 40 хүний эрдэстэйгээр багийн иргэдийн нийтийн хурлыг зохион байгуулсан байна. За 2-р баг 72 хүний эрдэстэйгээр багийн иргэдийн нийтийн хурал зохион байгуулагдсан. За 3-р баг 67 хүний эрдэстэйгээр багийн иргэдийн нийтийн хурал зохион байгуулагдсан байна. За 4-р баг 48 хүний эрдэстэй, 5-р баг 36 хүний эрдэстэйгээр багийн иргэдийн нийтийн хурлуудыг зохион байгуулсан байна. Тэгээд энэхүү багийн иргэдийн нийтийн хурлуудаар наадмын талбайн засвар, хүн орчин байгалийн ухааны кабинетийн догчилт, нохой устгал, цэцэрлэгийн гадна биеийн тамирын талбай, наадмын зардал, гудамжны гэрэлтүүлэг, спорт залны гэрэлтүүлэг, шинээр баригдах барилгын зураг төсвүүд, төрийн байгууллагыг эко-нойлтой болгох, баг сургууль тоног төхөөрөмж худалдан авах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх сургалт сурталчилгааны зардал, ахуй үйлчилгээний барилга барих, сургуульд ус цэвэршүүлж худалдан авах, засаг даргын тамгын газрыг нэгдсэн халаалтанд холбох гэсэн энэхүү ажлуудыг бол одоо иргэдийн одоо хамгийн олон хүний саналаар дэмжиж ингэж эренбэлсэн байгааг одоо та бүхэнд бас одоо мэдээлэхэд таатай байна. Ингээд та бүхэндээ бас одоо багийн иргэдийн нийтийн хурал орон нутгийн хөгжлийн сангийн саналыг эренбэлэх энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон та бүхэндээ бас баярлалаа илэрхийлье. За өнөөдрийн энэхүү малчдын урлаг спортын баг наадмын үйл ажиллагааг бол одоо бас одоо
малчид ард иргэд маань ивент гэж ингэж зохион байгуулж байгаа. За энд хувийн элч компани одоо дарга Бата маань 500 мянган төгрөгөөр, нэгдүгээр багийн малчин Ч Баярмэнд 500 мянган төгрөгөөр, хоёрдугаар багийн малчин Б Ширв Дорж 500 мянган төгрөгөөр, гуравдугаар багийн малчин Э Ган Төмөр 300 мянган төгрөгөөр, Д Эрвцэв 200 мянган төгрөгөөр, дөрөвдүгээр багийн малчин Им Алтан гэрэл 300 мянган төгрөгөөр, Б Мөнхөч 200 мянган төгрөгөөр, тавдугаар багийн малчин Г Батэрээдүй 150 мянган төгрөгөөр тус ивент итгэсэн байна. За мөн одоо 5 дугаар багийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б Мөнх Залай, Ч Эрдэнэ Очор, С Гомсур нар 100 мянган төгрөгөөр ингээд тусвар 100 мянган төгрөгөөр ивент итгэж энэ үйл ажиллагааны шагналын санг бүрдүүлэн ингэж ажиллаж байгаад бас баярлж талархснаа илэрхийлье. Ингээд энэ өнөөдрийн малчдын урлаг спортын бага наадмын үйл ажиллагааг ивент итгэж бидэнтэй хамтран ажилласан эдгээр малчид иргэдтэй бол баярлсан талархснаа илэрхийлье. За ингээд өнөөдрийн урлагийн үйл ажиллагаанд багуудынхаа урлагийн үйл ажиллагаанд амжилт хүсье. Тэргэн ачиж хөдөлгөөлсөн нүүдэлчин омгийн Монголын тэмээгэн ачиж хөдөлгөөлсөн аянчин домог талахын төөрөг заяаныхаа төлөө нуман агсан эрчүүдийн тэмцлийн түүхийг гэрчилсэн Чинтийн овооноо саатахгүй ажилсаг үйлснөөний сургаалын өвс туурайтаж авьяаслаг хүрүүгний ятхын өшиг тагнаж барьцаан самжавын цэргүүдийн уухаан дуухадаж Баатар хончин бат очрын шилбүүрийн дуу тасхийн аяа өргөө гэрэмэн бүс дөрн гороо өдгийтэй нэлгсэн бүсэн гороо ээжин цайны дээжин гороо их хэдэний сэржмэн гороо эрхэмсэн эрдний эгэнсэн гурван холбоо гэж их нутгийн нэрийг эрдний гурваараа нэрсэн билээ. Ингээд та бүхэндээ зариулан төрийн шагналтай ардын уран зохиолч Бадар Жимүг Монгол Улсын ардын жүжигчин хөгжмийн зохиолч Хаян Сарвагийн ая хонгор нутаг дэд ахлагч Бат Эрдэнэ. Эрүүлийн гаачаа сайн бүхнийг хүсээрээ ёо.
зоодлын харамчийнхны дуйл уран сайханч бодогдно. Байцуулсан нэг мачтаа болсон гадартай энэ орой гадаад өмнөд бүргийа. Дөнгөж цаасгаа харамчны дуйл шаа. Айхтар гарчтай төв хоёр байлаа. Адлаж хүмүүстээ харамчийн гэдэг байлаа. Сансармыг энэ мэдээ хоног бүрдэж сарва туцын хөдөгөр адун багтаж ядаж үйдэнсэн баян харамчийн хотой үүсгэжээ ажил төрдөг байлаа. Гэрэн tilдээс бүхэндээ тоо гэрэн бүрээсээ үж дөөгн худлаа 10 чимэгтэй сайн мөрчүүд нэгдэхгүй аман гэдэггүйдээ төгөөшөцөө хүүхнүүд нь гурван наадмаар дээлэн солихгүй хүүхдүүд нь үйл бодлогодлын бараа харахгүй барагтай хөндөө хүрэхгүй дээр өөсөн иргүүлж холоос ийчин гэх юм бол хоол тархан үүсгэй ганц хайртууч айлын гойхол бадгаруудын өдрөө гэж хатгаар цаан хавийг муусан хөхнөө дэм барж харам чимүүн өгийн хачрууд тэрэл янзаар онжлууд өнгөрсөөр тэртээж дайн гарваа халахын годроо ахтуухын болж хамгийн овоолыг бүгдийг үлдэж ирсгэлээ харамчийн яадаг бол гар тэнийхгүй удаа гэж харамж таасан хүмүүс айхав. Сонолцсон ургаан барьсаар мэд харамчийн самын төв дээр адуухан багшд хурааж ирлээ. Айх хөрөөлгүй юм хурдан хурцыгаар бодор дайсныг надад баатны хөлөөгөө гэж өстөө. Ах төлөө Ахтуу хоёр харамч хоёулаа зэрэг болцсон хошуу нутгийн алдартай харамч итгэн амтны түрүүнд хоёр хүүгээ зэрэг төгсөй түрүүнд гүйл ижийн хоёр хүүгээ харамсангүй төрхөлтөд гэргийн ханаа харамсангүй цуутай харамчийн юугаач харамсангүй бүрэн дуунаар нөхөн давшин цаг бүгдийн түрүүнд хоёр харамчил явсан гэдгийг суман сандаж байж хоёр сөйд болон доогч суман саданыхан доогч болсон гэдгийг Өнөхийн учиргүй уушиг сайхан хоёр халгүй урхийн улаан нарнаар хоёулаа дуусан гэдгийг хамгийн хөдөлмөчд их орон танасаа харамчийн амин бас хармасангүй За бодолтой баярлалаа. Тэрэн довхын үг амгадангийн аяа амьдрал ямар сайхан юм бэ? Уран сайханч намжирмаа. Thank you.
Төрийн дэглэлд хартай сарлаг солид үе дэрэгдэх бүжгийн дугуулангийн сурагчид Өнгөрсөн жилийн малчтын зөвлөгөөнд оролцогчдод зориулсан урлаг спортын баг наадмаа 3 мөглөгчүүдэд 5 дугаар сард зохион байгуулж гар бөмбөг, бөхөө теннис, шатар, дамо, дардас шидэлт, софт волейбол, олс таталт, бөөхөө гүйлт, 100, 200, 1000, 1500 метрийн гүйлт, уран жилодлог гэсэн спортын 14 төрөл, урдын дуу, цол дуудах,
ардын бүжиг, ардын хөгжим яг түн шиг харилцаа дуугсан 6 төрлөөр өрсөлдөж байсан бол энэ жилийн уг урлаг спортын тэмцээн уралдаанаа урлагийн 4 төрөл, спортын 12 төрлөөр явуулсан юм. Олон төрөлтэй тэмцээний салхийг хагалж эрэгтэй эмэгтэй багуудын гар бөмбөгийн тэмцээн болсон бөгөөд мөн баг тус бүрээс 50-аас дээш насны эрэгтэй 2, 45-аас дээш насны эмэгтэй 2 тамирчныг оролцуулан ахмад наснуудын дундах софт волейболын тэмцээнийг зохион байгуулсан юм. Алдар нэртэйгэн өргөж алаг сайхан нүдэндээ баярын үлэмстэй зогсон тавик нийтгэлийг алдаагүй тамирчны алдалт хямдхан алдаагүй тавик нийтгэлийг алдаагүй тамирчны алдалт хямдхан алдаагүй Армандулсан зоригийн эзэдмэн Отон авийн хүмүүдийн Отон болж гэлзараа Тавид нийтгэлийг алдавид Тамирчны алот хямдхан олдоогүй Тавид нийтгэлийг Манай хүчтэй ер нь чөлөөт цагаан дандаа энэ софт тэр нөгөө бөө гавчаха бөөнтраар би өөрснөө ингэж хөгжүүлдэг болно. Одоо матчтаа цөмөр орж сайхан байна. Манай баг тэр чадварлаг сайн баг тоглож байна сайхан байна. Одоо энэ чинь бидний дахин байх хэвээр уус аяанда цөмөр адилхан тоглож идэм чинь тэгээд яг нэг нь тоглож хожижил таарна хожихын төлөө цөмөрөө тоглоно. Ер нь бэлтгэлтэй шүү дээ бид нар бол чадлахын гэрээ тоглодог усаад юм чинь. Тэгээд хажигдж байгаа нь өөрснөө буруу. Дандаа шилмэл угуудаа оруулсан байгаа шүү нөгөө яг тэмцээн эмчинтэй дандаа шилмэл угууд оруулсан. Дайггүй гоё л байна. Ёстой сайхан шүү дээ. Хөдөөний малчдсан зайлууд хөдөө бүхэл гадаа гамтж болсоо тэнцээ ирээд нэг өдөр ч гэсэн сэтгэлээ сэргэнэ гэж хамгийн сайхан. Би бол өстой маш сайн дэмжиж байна. Тэгээд хөдөөний малчтан дуудцраад нэг 2 хоног сургууль хийгээд тэгээд орсон доо. Мэлээ өрсөлдөөн төв мэлээ чанга багууд байна. Таарч яа тоглолоо. Босгоогийнхан ч гэсэн чанга мундаг байгаа байна. За бид бүхэн одоо цаанасаа нэгээр гарч ирсэн. Тэгээд нэгийн төлөө нэгдүгээр тавал тоглоно гэж бид мэдчихсэн л да. Тэгээд нэгийн төлөө тоглохоор паасаа сайн тоглоё гэсэн. Паасаар тоглоё гэсэн тактик барьдаг. Тэгээд энэ бол их зүг зүйтэй асуудал цаг үеийн олсон нэгдээ олсон юм тэмцээн уралдаа явуулж юм гэж бодож байна. Энэ өвөл хавар мэдээ зүтгүү байсан учраас тий хавар ингээд малаанд өдөлээд үлээд өтгөө байгаад яасан ингээд нэг амралтын юу ген ягаад нэг стрейтийн тайлаад энэ бол зөв зөвтэй их болон бие сайхан тэмцээн явуулж байна. За манайх эрэгтэй нэг эмэгтэй нэг баг тэмцэгчд ирсэн байна. Ингээд сая эмэгтэй минь нэг хожлоо ингээд байж байна. Саяын хувьд бол бас ингээл тактикийн хувь дээр бол зохион байгуулалтын дээр харахад баг өөрөө харьцаж өөрөөсөө ойлгоцож өөрөөсөө мөнгө авах хэрэгтэй. Тэн дээр тактик барьж ажиллалаа. Багийн спорт гэдэг волейболч багийн спорт ажил гэдэг баг өөрөөсөө нэг ойлгож нийт болж явдаг дээр хамтарч тэгж ажиллаж сая баг манай хожлоо авлаа. Би 4-р үеийн малчин оюун цэцэг гэдэг хүн байна. Тэгээ багийнхаа залуучуудыг дэмжиж ингээд балиашигтай сууч. Энэ нар бороо салхи шуурганд ганц өдөр ингээд малчид ингэж явах чинь үнэхээр сэтгэл тэмдэг сайхан байна. Ганц өдөр жуулахнаас сэтгэл сэргээд хүүхдүүдийн дунд ороод ингээд сууж явах чинь сайхан юм байна. Нэг одоо тэгээ жил болгоод ингээд манай сум явуулдаг. Манай сум өдөртлөгөө сайхан дэмжиж оролцдог юм бид нарыг. Нэг малчид бид нар их баяртай байна. Ач холбогдол маш өндөр байгаа шүү дээ. Одоогийн нийгмийн байдал ч гэсэн жоохон таархан байгаа. Тэгээд малчтаа дэмжиж ийм сайхан тэмцээн уралдаан зохион байж байгаа нутгийн удирдлагуудаа болон манай нутгийн олондоо сайхан баяр хүргэе оролцож байгаа нийт тамирчтай амжилт хүсье.
Эйнхүү гурван булаг сумнаа зохион байгуулагдсан малчтын дундах спортын арга хэмжээ, шатар болон даамын тэмцээн, дартсын тэмцээн, эрэгтэй 200 болон 1500 метрийн, эмэгтэй 1000 болон 200 метрийн гүйлтийн уралдаан, уран жилоодлогын тэмцээн зэрэг тэмцээн уралдаануудаар үргэлжиллээ. Шатар болон даамын тэмцээнд гурван булаг сумын нийт баг тус бүрээс нэг малчин оролцсон бөгөөд эрэгтэйчүүдийн шатрын тэмцээний төрөлд зэнгэлийн 1-р багаас малчин Эрдэнэ, давааны ам багаас малчин Мөнгөсвөлд, бууга 3-р багаас малчин Жадамб, хөвийн ам 4-р багаас малчин Далай Ням, пионер толгой 5-р багаас малчин Цэрэн дундумнаар өрсөлдсөн бол эмэгтэйчүүдийн шатрын төрөлд зэнгэлийн 1-р багаас малчин Одон Жимэг, давааны ам багаас малчин Аривн Заяа, бууга 3-р багаас малчин Элбэг сайхан нар оюун ухаанаа уралдуулан өрсөлдлөө. Харин хов хүний нүдний хараа гарын мэдрэмж шаарддаг спортын нэг төрөл болох дартсын тэмцээнд баг тус бүрээс 5 тамирчин оролцсон бол уран жилоодлогын тэмцээн холын болон ойрын зайн гүйлтийн тэмцээнд баг тус бүрээс эрэгтэй эмэгтэй нэг тамирчин өрсөлдсөн юм. Залуучуудтай сайхан тоглож байна гэсэн. Залуучуудын маань оюун ухаан сайн байна. Залуу юм шатар даамны тоглоомонд одоо маш идэвхтэй сайхан оролцож байна. Би бас залуучуудаа харж бас бахархан жил сууж байна. Монголын угаасан уламжилт хөлөг тоглоом шүү дээ. Энэ чинь тоглосноор хүний ухаан одоо тэлэгдэн тэгэл элдвийн сайн талуудсан юм биш дээ. Миний хувьд сэтгэлэн дээр байна. Яг энэ залуучууд маань хөдөөгийн малчин маань одоо нэг өдөр чиглэе гэсэн басан. Ингээд оюун ухаанаас хориод тэмцээн уралдаан зохион байгуулад ингэж байгаа энэ албан газар байгууллагуудаас яг дэмжиж ажиллаж байгаа юм байна. Энэ үгдэд би бас сэтгэлэн дээр л байна. Даамын төрөлд орсон. Аа нэг хож чалаач. Даамын тэмцээн гоё болж байна. Багаас нэг тоглолдог байсан. Тэгээд яг метр багаас оролцоод гайгүй амжилттай болж байна. Заавчлаараа тоглоно. Өдөө тэгээд мал хойдоо явж ирээд орой морой тоглоно шүү дээ. Хөхт жухтагаа. Харин сургуулийн хөхтөختөө сурч ирсэн. За өнөөдөр ингээд манаас 3 булаг сумд байна. Малчтын зөвлөгөөр зориулсан урлаг спортын баг наадам болж байна. За миний хувьд бол энэ өнөөдөр дартсын тэмцээнийг хариуцсан зохион байгуулж явууллаа. За дартсын тэмцээнд нийтдээ байгууллагаас 5 тамирчин оролцож нийтдээ 25 тамирчин оролцож хурд үс хаваалсан багаас орсноос одоо 1-р ойронд 5-р өгийн баг тамирчид 367 оноогоор 20-р ойронд 20-р өгийн тамирчид оролцож 318 оноогоор 3-р ойронд 3-р өгийн тамирчид бас оролцож 301 оноотой 4-р ойронд бас 4-р өгийн тамирчид 241 оноогоор 1-р 5-р ойронд 1-р 183 оноогоор гэж дуустал оролцож байранд эзлүүллээ. За малчтын зөвлөгөөнийг бол жил болгон уламжлалт болгон гэж зохион байгуулж явуулж гисэн. Малчтмаар болохоор энэ өдрийг бол ерөнхийдөө дэсэн эдэн хүлээж одоо урлаг спортоор ингээд өрсөлдөё. Зөвхөн одоо мал дээр малаа малж байгаа малчтын дунд ингээд зохион байгуулдаг учраас бас их оролцоо сайтай байна. Мөн энэ малчтын зөвлөгөө маань бас орон төвчлийн сангийн санал авах үйл ажиллагаанд авах хэрэгтэй учраас бас малчт маань өөрсдийнхөө багтаа тулгамж байгаа асуудлыг бас нэгээр эргэлзүүлэхийн тулд бас энэ хуралдаа аш холбогдол өгч оролцож ирсэн. 5 багтай нийлээд 2 дарж ирлээ. Гүүхэр байна юм. Гүүхтэй жигээ. Жохон амьсгаагаа задлаа болоод гүйсвэл арай дэрлэсэн. Амьсгаагаа задлаагүй жохон гүйсэн жохон бахартлаа. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар эрх хондох хийгдэх ажлуудын саналыг авах, эренбэлэх ажилд иргэдийн оролцоо мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, багийн иргэдийн нийтийн хурлыг үр дүнтэй зохион байгуулах, иргэдийг шаардлагатай мэдээллээр хангах, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор зохион байгуулагдсан урлаг спортын тэмцээн уралдааны дараагийн тэмцээн болох шагаа наадгаан тэмцээн нь алаг мэлхий өрөх, шагаа шүрэх, дөрвөн бэрх буулгах, шагаа няслах, дөрвөн бэрх өрөх гэсэн төрлөөр зохион байгуулагдлаа. Тодруулбал тэмцээн тус бүрийн гол шалгуур үзүүлэлт нь даалгавраа богино хугацаанд зөв зүйтэй гүйцэтгэх байсан бөгөөд шагаа шүрэх тэмцээний хувьд оролцогч эхний удаа сумаа дээш шидэж, өрийн шүрэх шагаагээ тусад нь тасдаж авах. Дараагийн удаа сумаа дахин дээш шидэж тасалж авсан шагаагаа шүрэх,
Ингэхдээ тухайн шагаагаа шүүрчиж чадаагүй эсвэл шагаа үлдээсэн бол дахин шүүрэх гэсэн дүрмээр тоглосон бол дөрвөн бэрх өрх уралдааны хувьд багийн эрэгтэй эмэгтэй оролцогчид 20 ширхэг шагаагийн дөрвөн бэрх байдлаар өрж өрсөн шагаагийн хэвтүүлэн тавихад буцаад дөрвөн бэрх болж байх гэсэн шалгуурыг тавьсан юм. Харин шагаа няслах тэмцээний хувьд оролцогч нийт 70 ширхэг шагааг хэдэн ч удаа орхиж няслаж болох бөгөөд ингэхдээ няслалт солихгүй, нясалсан гараараа авахгүй, тээхгүй, хаахгүй, суудлаа солихгүй гэсэн үндсэн дүрмүүдээр тоглосон юм. Орчин тойронд нь тулгамддаг асуудлаа иргэдэн өөрсдөө тодорхойлон гаргаж саналаа өгдөг, иргэдийн өгсөн саналынхын дагуу төлөвлөлт хийж хэрэгжүүлдэг тогтолцоо бол орон нутгийн хөгжлийн сан юм. Энэ үднээс тухайн орон нутгийн удирдлагын байгууллагаас орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар жил бүрийн 1-5 дугаар сард иргэдээс санал авдаг бөгөөд үүний дараа гаргасан нийт саналуудыг иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэн эренбэлдэг. Тиймээс 3 мулаг сумын засаг даргын намын газраас багуудын иргэдийн нийтийн хурлыг малчтын дундах урлаг спортын тэмцээний үеэр зохион байгуулж 2024 онд хийж хэрэгжүүлэх ажлаа иргэдийн саналыг үндэслэн эренбэллээ. 3 мулаг сумын хувьд өнгөрсөн онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийтдээ 18 ажил арга хэмжээг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 14 ажил арга хэмжээг 202 сая 532,960 төгрөгөөр хэрэгжүүлсэн бол энэ онд тус сум нийт 27 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр иргэдээс саналыг авч эренбэлж байгаа юм. 2023 оны орон нутгийн хөгжлийн сангаар бол бод малын тарилгын хашаа хийгдэнэ. За энэ бол 8 сая төгрөг тусгагдаж ингээд тусгагдсан. Одоо энэ жил одоо бод малын тарилгын хашаатай болно. За нэгдүгээр, хоёрдугаарт багийн төв маань бол одоо 2008 онд хуучин одоо блокоор нэг дам блокоор баригдчихсэн юм байшин одоо ашиглаж идэг. Ерөнхийдөө бол иргэд малчтынхаа яг гол төв хэсэгт нь байж идэг. Ер нь одоо ямар ч үедээ бол ашиглаж идэг. Ийм багийн төв байдаг. Энэ маань одоо сүүлийн үед одоо чанарын шаардлага хангахгүй ер нь одоо хагаралт их өгсөн. За 2-3 удаа бол одоо засвар үйлчлэгэнд орсон ийм барилга байгаа. Тэгэд ерөнхийдөө бас орон нутгийн хөгжлийн санд одоо иргэд маань одоо шөнө багийн төвтэй болох ийм саналыг бол бас дандаа л ер нь нэгээр эренбэлүүлж ингэж явдаг. Тэгэд энэ онд бас зураг төсвийн үн сугдсан. За одоо 2024 онд бол мөн одоо бас энэ иргэдийн саналаар бол бас нэгээр одоо саналаа өгөөд ингэ явж байгаа. Тэгээ өнөөдөр бол бас хэдээр эренбэлэх гэх нь бол хурал дээрээс шийдвэр гарах байх. Тэг. Ийм үйл ажиллагаанууд явж байгаа. За урд нь бол манайхас орон нутгийн хөгжлийн сангаар бол бас нэлээд дөрвтэй ажлууд бол хийгдсэн. Одоо бас хийгдээд үйл ажиллагаагаа явуулаад ингээ байж байгаа юмнууд байж байгаа. За мөн одоо нэг мал хөлийн татвартай холбоотой бий болсонтой холбоотой мал хөлийн татвараас одоо малчт маань бол одоо малын эрүүлжүүлэх үйл ажиллагаа болон одоо бэлчээр менежментийг сайжруулах тал дээр бол бас олон саналуудыг ирүүлсэн. Тэгээд энэ дээр бол одоо бас энэ мал хөлийн татвараас тодорхой хэмжээний үйл ажиллагаанууд бол тусгагдаад явах байхаа. Тэгээд 24 онд бол энэ бэлчээр менежментийг сайжруулах, малын эрүүл мэндийг сайжруулах тал дээр бас дөрвтэй өшөө ажлууд бол нэмж хийгднэ. 2023 онд бол одоо бас энэ шүлхийн өвчин чинь одоо 22 он, 21 он ч маш их шүлхийн өвчин, гос алдуурт өвчин их байсантай холбоотой бас малыг эрүүлжүүлэх тал дээр бас онцгой анхаарч байгаа. Манай багийн хувьд бол энэ шүлхийн голомтонд бол бас ер нь хөртөөгүй ганцхан суурийг хөртүүлээд тэрнийг маш их сайн чандлан одоо бас барьсны хүчинд бол одоо өшөө мал зүргийг өөрөөс нэрслээс бүрэн хамгаалж чадсан ийм эрүүл мал зүрэгтэй баг байж байгаа. Ер нь жил болгон олийн цаг хатантай бол янз янзаар тэмцэж байгаа. Тэгээ вакцины зурсан будааг бол одоо ер нь жилд нэг 10,000-аас дээш гад бол одоо хийж байна. Энэ жил одоо бас мөн 1 тонн будаа мөн орон нутгийн хөгжлийн сан дээр одоо бас энэ вакцины зурсан будааны өртөг нь бас тодорхой хэмжээнд сум орон нутаг суулгасантай холбоотой аймагаас одоо бас тодорхой хэмжээнд сум суулгасан учраас бол аймагаас бас дэмжлэг үзүүлээд манайх бол сумдаа орон нутгийн хөгжлийн сан дээр 1 тонн будааны үн суулгасан аймагаас дэмжлэг өгөөд 3 тонн будаа нэмээд нийтдээ сумд бол 4 тонн будаа ирсэн. Ингээд хөдөөнийхэн дөрвөн баг дээр бол тоноор нь одоо хөгөөд витхэн энийг цацаад ингээд дууссан байж байгаа. Миний хувьд бол удирдлагуудын тал дээр бол жоохон сэтгэл дундуур л явдаг. Засаг дарга маань засаг дарга болсныхон дараахан багуудаар явлаа л гэсэн манай багаар ороогүй. Бид хоёр бол ахмад малчид. Аймгийн сайн малчин, сумын сайн малчин гэсэн. Бид хоёр бол
ганц одоо ирж юу болж ийнэ яаж ийн гэж тэгж асуу сургуулж үзээгүй. Харин сумаа хүн эмнэлэг талаас нь бол харин бид нар дээр ирдэг гайгүй сайн ажиллаж идэх. Тэгвэл орон нутгийн хөрөнгө оруулалтын сангаар бас багийн хэмжээнд өөр холбооны сүлжээ тавина гэдэг шүү дээ тийм ээ. Энэ сүлжээний асуудалд та ямар санал бодлоо? Тэрүүн дээр бол санал нэгтэй баг. Хөдөөний малчид одоо энэ сайхан юнтэл ороод ирсэн. Фэйсбүүкээ үзчихдэг болсон. Янз бүрийн мэдээлэл явуулдаг болсон. Энэний нарийн манай орон сум энэ удирдлагууд нь өөрсдөө өгнө. Дэмжээ сайхан малчидаа техник шүүнгийн шүүгээд ойлгуулад хэлж ярьдаг бол бүр л сайхан байна. Орон нутгийн хөгжлийн сангаар багт хийх, сумд хийх төсөл хөтөлбөр арга хэмжээнүүдээр иргэдээ санал авч шүү дээ тийм ээ. Таныхаар нь яг танай баг дээр сумын хэмжээнд авч хэрэгжүүлэх нэн шаардлагатай байгаа арга хэмжээ яг юу вэ? Ямар ажил үйлчлэгээ байна? Сум орон нутагт бол одоо энэ тогтжуулж яахт бол одоо энэ байгууллагуудын тогтчлт одоо юунд нь бол нэлээд юм тусгасан болтой харагдаж байна. Энэ төсөл юундаар нь бол одоо сургууль дээр энэ л одоо ойр дотн тэр хүүхдүүдийг яах барих арга хэмжээний юмнууд нэлээд тавигдсан юм шиг байна. Цэцэрлэгийн хэллэгийн за тэгэл энэ юу соёлын төвийн үйл ажиллагаанд хэрэгтэй тоног төхөөрөмж хэрэгслийн юмнууд донд хамрагдуулахаар тэр төсөл байгаа юм шиг байна. Ерөнхийд нь харахад. Энэ бол зүйтэй. Уг нь бол ингээл эмэгжүүлж барьдаг л да энэ чинь. Тэгээд тэр эмэг нь бол тэгээд ойчдгийг. Яг бүрэн яг тэрнийг бол ойчхгүйгээр бүрэн сайн доктортай чанартай хийх юм бол уг нь зүгээр. Тэгэхгүй энэ чинь ингээ ойчж байгаа эмэгжүүлж ийсэн л да энэ мал ачгүй гэж ер нь бол. Тэгээ одоо тэр түрүүч эмэгжүүл яаж яасан малны бол одоо тэр зүс өмнө карт март гэж хөтөлж барьдаг байсан. Тэр нь бол одоо тэгээд яг бүрэн хэрэгжихгүй. Эмэг нь ойчдог. Тэгэл яг болдог юм шиг харагдаад байгаа шүү дээ. Энэ бэлчээрийн ургамал тариалах тоног төхөөрөмж судалж авах гэж хэлж штэ. Энэ тэр бол харин зүйтэй. Бэлчээрийн ургамал тариалж энэ яахт бол хэрэгтэй юм байна. Одоо манай энд бол одоо энэ Тэмэнгү зүүнний чи бол худаг ноднон гараад ингээ байнга устай болсон. Гэхдээ энэ бол энэ хөлдөөд ингээд энэ доороос усаалда тэр энэ хамгаалт муугаалтын муу хийсэн учраас бол энэ үйл бол одоо ингээд ажиллаагүй л дээ. Уг нь сумын төв усаар хангах. Манай сум чинь бол улсад байхгүй ус бид нар чинь хэрэгэлдэг ус ууч шүү дээ. Ходог үеих одоо усны тэрэг ингээд авсар шиж байгаа бид нарт. Өнөө усны тэрэгнээсээ ингээд авна шүү дээ. Тэгэхэд литрийн 10-аар авч байгаа. Энэ хөлөмж бас худалдаж авна гэдэг чинь яг хөлөмжийн тэрэг эрхлэл танаа сумд хэрэгжих боломжтой юу? Хөлөмж аваад энэ чинь хөлөмжээр ногоо тарж үдчихсэн юм аа. Одоо энэ доод хар усны голыг төшиглээд. Гэхдээ манайх чинь цэвдэг ийм нөхцөлтэй учраас энэ юу ч нь бол хөрсөн дөм бол нэг томорч ургадаг юм. Түнгэл байх энэ манай нэлээд сая юутай газар тавьж ургуулна гэхээс манай социализм үеч гэсэн ер нь ногоо тарих гээд ургадаг. Яг нь бэлчээрийн зүгээр тариа мэрэ энэ мал ачгүй энэ ургамлын тийм тариа мэрэ тариуд ургана. Тэрнээс хүнсний хэрэгцээ ногоо бол ер нь ургахгүй хаа цэвдэг хэрэгтэй манай. Урагшаага энэ говь руугаан тариул яах юм гэсэн говь руу чинь нэг усны утахгүй юм нэг. Ходог урагшаага нэг хоёрын hodогнуудыг төшгөж бас социализм үед нэг энэ хоёрын жарган төгөндөө гэж байна шүү дээ нөхсч үздэг. Энд нэг тарж үтсэн бас социализм үед. Тэгээд тэр бас ургаагүй нэг. Хөрсөн дэм байдаг юм уу? Одоо тэр технологи юм яг тогтоогүй юм уу? Тэгээд ер нь бол хүнсний ногоо бол тариалаад ургадаг юм. Зэвдэгтэй учраас. Маар 70% нөгдүүлсэн. Тэгээд нөгөө ард иргэдээс 30% санал авна гэдэг. Өнөөдөр манай сум дээр 5 багийн иргэдийн хурал болж байна. Тэгээд 5 багийн иргэдээс ирэмлэгдсэн орж ирсэн төслүүд дээр бас санал аваад тэгээд төслүүдээ сумын тамгын газрын ажилчид танилцуулаад ард иргэдэд мэдээлэл өгөөд ажиллаж байна л да. Тэгээд энэ нь болохоор мэдээлэл бас нөгөө яг газар дээр нь сайхан хүргээд тэгээд цахимаар өгөөд гэдэг ингээд хоёр талаар өгж байгаа нь зөв зөвтэй ажил болж байна гэж бодож байна. Дэмжигдэхээр орж ирсэн саналууд дотроос ер нь бас танд нэн тэргуунд хийж хэрэгжүүлэх шаардлагатай. За үүнийг дараагийн шатнд хэрэгжүүлэх шаардлагатай гэж ирэмблэх саналууд ямар саналууд байна? За миний хувьд болохоор сургуульд ажилладаг. Тэгээд сургуулийнхаа саналууд маань энэ тэргуунд манай сургуулиас 10 төсөл орж ирсэн. Тэгээд 10 төсөл маань энэ тэргуунд бас
сургуулийн сурагчид маань хэрэгтэй төслүүд орж ирсэн учраас өөрийнхөө сургуулийн төслийн ус нэлээд өв дэмжлээ. За тэгээд сум орон нутгаас хэрэгжүүлж байгаа багуудаас орж ирсэн саналуудыг бас яг хуу нэн тэргуунд хэрэгтэй байгаа саналуудыг бас миний хувьд болон манай багийн иргэд бас дэмжлээ. Манай сургуулийн хувьд болохоор нэн тэргуунд тулгамдаад байгаа асуудал маань болохоор сурагчдын маань усуух орчин. Усуух орчин маань дандаа нөгөө мэрэгжлийн хяналт гэдэг ирэнгүүт дандаа нөгөө өндөр эрсдэлтэй гэж гардаг. За тэгээд сурагчдын маань усуух орчин нэн тэргуунд тулгамдаад байгаа асуудал байна. Хоёрдугаарт гэвэл манай сургуулийн хэмнэлтийн тухай хуулиараа бас сургуулиудад маань хангалттай төсөв тавигдахгүй боловч манай сургуулиудыг кабинетууд бас тоног төхөөрөмж дутагдaltaй байна. ПЦ, англи хэл, хим, биолог ингээд түүх кабинетууд маань айгүй дутагдaltaй хүүхдүүдэд маань туршилт хийх боломжууд бас бага байгаа учраас кабинетуудад дэлхүү бас оруулж өгсөн. Дэмжүүлэх гэж бас ард иргэдтэй нэлээд сурчлаа. За хоёрдугаарт маань спорт залны маань гэрэлтүүлэг бас яг чанар стандартын дагуу гэрэлтүүлэг маань бас асахгүй байгаа. Бүдэгхэн байгаа учраас спорт залны гэрэлтүүлгээ бас оруулж өгсөн. Манай сургуулийн хувьд бол энэ яг мөн багш хөгжлийн төв. Багш хөгжлийн төв маань яг нөгөө багш нар маань 24 багш маань ороод чөлөөтэй ажиллаа яг л принтерээр хэрэглээл ингээд ажил дээр хөгжих боломж нь бас сургуулийн хэмжээнд төсөв нь тавигдаж өгдөг болохоор сургуулийнхаа багш хөгжлийн төвийг тохижуулж хансан гэдэг орон нутгийн хөгжүүлэх санд бас төслөө оруулаад байна. За баг дунд ангийн багш нар маань дундаа яг 24 багш. За баг ангийн багш маань 10 байлаа гэхэд бол 1-2хан л принтер хоорондоо дамжуулж хэрэглэнэ. Тэгээ тэр нь хүртээмж муутай багш нарын хүссэн үедээ хүүхдүүдтэй сургалтын эргэлтүүнээ тарааж өгөөд хичээл дээр хийх боломж нь бас нэг нэгнийгаа хүлээн. За тэгэл хорон дуусчин. Тэр болгоных нь төсөв нь багш нар өөрсдөөсөө гаргадаг, цаасаа өөрсдөөсөө гаргадаг. Сургуулаас маягээд гаргаад өгнө төсөв байдаг болохоор тэр жоохон хүрлцээ муутай. Тэгээ багш хөгжлийн төв маань ерөөсөө нөгөө багш маань ажил дээр 8 цагаараа ажиллах, тасралтгүй ажиллах тэр хугацаанд нь тоглог тий бүх хэрэглэгдэхүүнүүдэд нь байхаар гээд яг манай сургуулийн багш нарын хувьд багш хөгжлийн төв гэтэл сандал нь одоо бүгдөө ороо суух сандал нь хүрэлцдэг ч юм уу тийм ээ багш хөгжлийн төв маань суугаад амрах буудан ч юм уу тиймэрхүү зүйлүүд ерөөсөө байдаг. Учираас багш хөгжлийн төв тэгээ бас нөгөө боловсролын байгууллагыг шалгах гээд ирсэн тэгээ орчны үнэлгээ ирэхлээр бас л багш хөгжлийн төв маань шаардлага хангадаг байхгүй юу. За яг манай баг дээр болохоор одоо нэг орон хөгжлийн сангаас хийгдэх ажлууд гэдэг юм бол одоо энэ бэлчээр гаш хамгаалах, бэлчээр ургамал тариалах, өвсний нөөц бүрдүүлэх гэсэн ийм ажил байна. Тэрд орон хөгжлийн сангаас гадна байгаль орчны хөрөнгө оруулалтаар тархан цаастай газраа хамгаалж хаших, малын тарилгын хашаа хороо барих гэсэн тийм ажлууд төлөвлөгдсөн байна да. За манай иргэдийн хурлаар одоо яригдж байгаа асуудал орон хөгжлийн сангийн дэмжиж байгаа асуудлууд нь нохоо устгал, наадмал байдал сур, мал үлийн татвараас болохоор малын эмгэгжүүлэх тийм ажлууд дэмжигдэж орж ирж байгаа. Гурван булаг сумнаа зохион байгуулагдсан малчдын дундах урлаг спортын олон төрөлд тэмцээн уралдаан, дараагийн өдрүүдэд бөөхө тэмцээн үндэсний бүхий барилдаан, олонс дадалтын тэмцээн, сумын хэмжээний 5 багийн малчдын дундах урлагийн 5 төрөлд тэмцээн уралдаанаар үргэлжиллээ. Үндэсний бүхий барилдааны эхний тойрогт Цэнгэл 1-р баг, Давааны ам 2-р багийнхантай онолтоор барилдсан бөгөөд барилдаан Цэнгэл 1-р багийн ялалтаар өндөрлсөн бол 2-р тойрогт Пионер 5-р баг, Богоо 3-р багтай барилдаж Пионер толгой 5-р багийн ялалтаар 3-р тойрогт Давааны ам 2-р баг, Пионер толгой 5-р багтай таарч барилдаан Давааны ам 2-р багийн ялалтаар тус өндөрлсөн юм. Харин бөөхө тэмцээнд баг төсбөрөөс 6 хүн оролцсон бөгөөд тэмцээний дүн гарахад Богоо 3-р баг Тэргүүн байранд, Хөвийн ам 4-р баг Дэд байранд, Цэнгэл 1-р баг Гутгаар байранд, Давааны ам 2-р баг 4-р байранд, Пионер толгой 5-р баг 5-р байранд тус шалгарлаа. 2 доол 1 унлаа. Багийн харьцаа 4-5 өндөрлөө. 4-5 жил хичээлж та. Оо сайн байна уу? Оо баярлж ирсэн жигдхэн сайн. Баяртай байна уу? Хүндэт 1-р багийн тамирчин Ж Эрдэнэ танаа орон нутгийн хөгжлийн сангийн саналыг эренбэлэх малчдын дунд зохион явуулсан урлаг спортын баг наадмын шатрын тэмцээнд амжилттай оролцож
1-р байр эзэлсэн тул өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав. Зохион байгуулагч 3 булаг сумын засаг даргын тамгын газар. Эрдэнэ таныг. За үг ижид шатрын тэмцээний 2-р байранд орсон мөн хүсвэл таныг урьж байна. Шагналаа гаргаж авна гэнэ. 2-р үгийн малчин мөн хүсвэл. Хүндэт 4-р үгийн багийн тамирчин Далайн танаа орон нутгийн хөгжлийн сангийн саналыг эрмэлзэх малчдын дунд зохион явуулсан урлаг спортын баг наадмын шатрын тэмцээнд амжилттай оролцож 3-р байр эзэлсэн тул өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав. Зохион байгуулагч 3 булаг сумын засаг даргын тамгын газар 2023 оны 5 сарын 26 гэжээ. Шатрын тэмцээний эмэгтэй төрөлд 1-р байр эзэлсэн 1-р багийн тамирчинගේ одон чимэг. За одон чимэг байна уу? Одон чимэг байхгүй ойр дотны хүмүүсээ бол гэрчрээ шагналыг авчаарай. За шатрын эмэгтэй төрлийн 2-р байранд 3-р үгийн тамирчин элдв сайхан. Шатрын эмэгтэй төрөлд 3-р байрыг эзэлсэн 2-р үгийн тамирчин Ариун Заяа. Даамны тэмцээний төрөлд ихтэй Батхыг түнэ. 1-р байр. 4-р үгийн тамирчин Батхыг таныг урьж байна. Даамны тэмцээнд 1-р байр эзэлсэн байна. Даамны тэмцээний 2-р байрыг 1-р үгийн тамирчин Банзар байна. Гарч ирж шагналаа авна. За даамны тэмцээний 3-р байрыг 2-р үгийн тамирчин Батбаяр эзэлсэн байна. За энэ малчдын дунд зохиогдсон уралдаан тэмцээнийг одоо өндөр үнэлж байна. Гогшин намайг оролцуулж, даамны тэмцээнд оролцуулж 1-р байранд баярлж байна. За Батбаяр бас гэрээ шагналаа аваарай. За даамны тэмцээний эмэгтэй төрөлд 4-р үгийн иргэн тамирчин Саруул 1-р байр эзэлсэн байна. Саруул таныг гарч ирж шагналаа авахыг хүсэж байна. За даамны тэмцээний эмэгтэй төрөлд 2-р байрыг 1-р багийн тамирчин Ариун сан эзэлсэн байна. За даамны тэмцээний 3-р байрыг 3-р багийн тамирчин Ариун Жиргал. За Ариун Жиргал таныг гарч ирж шагналаа авахыг хүсэж байна. Аку. За
1500 метрийн гүйцэтгэх тэмцээнд 1-р багийн тамирчин Пүрүж 1-р байранд ирсэн байна. Малчтынхаа урлаг спортын баг наадамд оролцоод шатрын тэмцээнд ороод 3-р байранд орсон маш их баяртай байна. Тэгээд бүх сумынхаа малчтад урлаг спортын наадамд амжилттай оролцоод ингээд өндөрлж бүгдөөрэнд нь баяр хүргье. За 2-р байрыг 1500 метрийн гүйцэтгэнд 2-р байрыг 3-р багийн тамирчин Улс ирсэн байна. За гिचэр чагналтаа авна. 1500 метрийн гүйцэтгэлийн 3-р байрыг 5-р багийн тамирчин Ловсон Цэрэм ирсэн байна. За 1000 метрийн гүйцэтгэлийн 1-р байрыг 2-р багийн тамирчин Мөнх Тунгалаг ирсэн байна. Мөнх Тунгалаг таныг шагналаа авахыг урьж байна. метрийн гүйцэтгэлийн 2-р байрыг 1-р багийн тамирчин Цэн Дэвиш ирсэн байна. Цэн Дэвиш таныг шагналаа авахыг урьж байна. Сэтгэл шүндэр байна. Өнөөдрийн арга хэмжээнд цаахан болж өндөрч байна. 1000 метрийн 3-р байрыг 3-р багийн тамирчин Уран Цэцэг ирсэн байна. Уран Цэцэг таныг шагналаа гаргаж өгөхийг урьж байна. 200 метрийн гүйцэтгэлийн эрхтэй төрөлд 1-р байрыг 1-р багийн тамирчин Сүхбаатар ирсэн байна. Сүхбаатар таныг шагналаа гаргаж өгөхийг урьж байна. 200 метрийн 2-р байрыг 2-р багийн тамирчин Самбууд шийдсэн байна. Самбууд таныг шагналаа гаргаж өгөхийг урьж байна. 200 метрийн гүйцэтгэлийн 3-р байрыг 3-р багийн тамирчин Сэрж Хүрүү эзэлсэн байна. Сэрж Хүрүү таныг шагналаа гаргаж өгөхийг урьж байна. За 200 метрийн гүйцэтгэлийн эмэгтэй төрөлд 1-р байрыг 3-р багийн тамирчин Багын Цэцэг эзэлсэн байна. Багын Цэцэг таныг шагналаа гаргаж өгөхийг урьж байна. 200 метрийн гүйцэтгэлийн 2-р байрыг 5-р багийн тамирчин Цэрэн Содном эзэлсэн байна. Цэрэн Содном таныг шагналаа гаргаж өгөхийг урьж байна. За ингээд өнөөдөр ингээд нэг Чадаагийн эрэгтэй төрөлд 1-р байрыг 5-р багийн тамирчин Баясгалан эзэлсэн байна. Баясгалан таныг шагналаа гаргаж өгөхийг урьж байна. Уран жолоодлого 200 метрийн 3-р байранд 1-р багийн тамирчин Цэрэн Долгор эзэлсэн байна. Цэрэн Долгор таныг шагналаа гаргаж өгөхийг урьж байна. Цэрэн Долгор. За уран жолоодлогын эрхтэй төрөлд 1-р байрыг 5-р багийн тамирчин Баясгалан эзэлсэн байна. Баясгалан таныг шагналаа гаргаж өгөхийг урьж байна. Уран жолоодлого. Уран жолоодлогын 2-р байрыг 1-р багийн тамирчин Сүхбаатар эзэлсэн байна. Сүхбаатар таныг шагналаа гаргаж өгөхийг урьж байна. Уран жолоодлогын 3-р байрыг 2-р багийн тамирчин Отхон Баяр эзэлсэн байна. Отхон Баяр таныг шагналаа гаргаж өгөхийг урьж байна. За уран жолоодлогын эмэгтэй төрөлд 1-р байрыг Доржин Сүрэн эзэлсэн байна. За Доржин Сүрэн таныг шагналаа гаргаж өгөхийг урьж байна. 3-р багийн тамирчин. Уран жолоодлогын эмэгтэй төрлийн 2-р байрыг 2-р багийн тамирчин Намжирмаа эзэлсэн байна. Намжирмаа таныг шагналаа гаргаж өгөхийг урьж байна.
жолоод нэг бөөдийг бөөн. Ирэг Уран жолоодлогын эмэгтэй төрлийн 3 дугаар байрыг 3 дугаагийн тамирчин Илбэг сайхан нэрлсэн байна. Илбэг сайхан таныг шагналтаа гаргаж өгөхөд урьж байна. За ингээд спортын төрлүүдэд байрлуулсан шагналуудыг гардуулсан байгаа. Одоо урлагийн төрлүүдээр байрлуулсан шагналуудыг гардуулъя. За 30 дууны төрөлд 1-р байрлуулсан 3-р угийн авьяастан Т Батханга таныг урьж байна. За 30 дууны төрөлд 2-р байрлуулсан 2-р багийн авьяастан им ариун тулга таныг урьж байна. Ариун тулга байна. За 30 дууны төрөлд 3-р байрлуулсан 4-р багийн авьяастан ис очир хэл таныг урьж байна. За яруу найргийн төрөлд 1-р байрлуулсан 1-р багийн авьяастан Болд Эрдэнэ таныг урьж байна. За яруу найргийн төрөлд 2-р байрлуулсан 3-р багийн авьяастан Д Жаданба таныг урьж байна. За яруу найргийн төрөлд 3-р байрлуулсан 2-р багийн авьяастан иш Эрдэнэ таныг урьж байна. Эрдэнэ байна. Тэгээд их баяртай байна. Жил болгон зохион байгуулалт энэ тэмцээн уралдаанд жил болгон оролцдог залуугийн хувьд тэгээд тэмцээнд олон сайхан залуучууд өрсөлдөж олон сайхан тэмцээн уралдаан боллоо. Тэр болгонд энэ манай оролцсон 3-р байрлуулсан Хувийн 4-р угийн хамт олныг урьж байна. Баяртай байна. Аврын аварт малчид маань ингээд малтайгаан зүтгээд ядар зүдэрж явсан цагт энэ сэргээд их сайхан жил болгон уламжлал болгож яваа сайхан тэмцээн уралдаан байгаа. За чөлөө цэцгэлгээний тоглолтод 1-р байрлуулсан Буг 3-р багийн хамт олныг урьж байна. За чөлөө цэцгэлгээний тоглолтод 2-р байрлуулсан Цэнгэл 1-р багийн хамт олныг урьж байна.
За чөлөө цэцгэлгээний тоглолтод 3 дугаар арайзсан Хувийн ам 4 дугаар багийн хамт олныг урьж байна. За найрсууны төрөлд 1-р өрөөжсөн Давааны ам 2-р багийн хамт олныг урьж байна. Найрсууны төрөлд 2-р өрөөжсөн Хувийн ам 4-р багийн хамт олныг урьж байна. За найрсууны төрөлд 3-р өрөөжсөн Цэнгэл 1-р багийн хамт олныг урьж байна. Багийн мэдчилгээний төрөлд 1-р өрөөжсөн Давааны ам 2-р багийн хамт олныг урьж байна. За мөн мэдчилгээний төрөлд 2-р өрөөжсөн Цэнгэл 1-р багийн хамт олныг урьж байна. За багийн мэдчилгээгээр 3-р өрөөжсөн Буг 3-р багийн хамт олныг урьж байна. За багийн тэмцээнүүдийн шагналыг гардуулъя. Дартсын тэмцээнд 1-р өрөөжсөн Баясгалан ахлагчтай 5-р багийн тамирчдыг урьж байна. За мөн дартсын тэмцээнд 2-р өрөөжсөн Эрдэнэт ахлагчтай 2-р багийн тамирчдыг урьж байна. За дартсын тэмцээнд 3-р өрөөжсөн Мөнхөд ахлагчтай 3-р багийн тамирчдыг урьж байна.
За ингээд шагналынхаа дундуур бас энэхүү малчтын урлаг спортын бага наадмын үйл ажиллагааг дэмжиж ивент тгсэн иргэдтэй дурсгалын зүйлийг гартуулъя. Талархал хүндэт хөвөөрч компани захирал Б Батаа танд жил бүр уламжлалт болгон зохион байгуулагддаг малчтын урлаг спортын бага наадмыг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжин оролцож 500 мянган төгрөгөөр ивент тэтгэж оролцсон талархаж дурсгалын зүйл хадгалуулав. Таны цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье өрөөё. Хүндэтгсэн 3 бүлэг сумын засаг даргын тамгын газар 2023 оны 5 сарын 26 гэсэн энэхүү дурсгалын зүйлийг гартуулж байна. Ингээд Батаа таныг урьж байна. За мөн Цэнгэл 1-р багийн малчин Ч Баярмэнд энэхүү малчтын урлаг спортын үйл ажиллагааг 500 мянган төгрөгөөр ивент тгсэн учраас мөн одоо талархал дурсгалын зүйлийг гардуулж байна. Ингээд Баярмэндийн гэрүүлээс хүн байвал гарч ирж авна уу? За мөн Давааны ам 2-р багийн малчин Б Ширв Доржийн гэрүүл мөн малчтын урлаг спортын бага наадмын үйл ажиллагааг 500 мянган төгрөгөөр ивент тгсэн байна. Ингээд Ширв Доржийн гэрүүлийг гарч ирж дурсгалын зүйл гартаж авахыг урьж байна. За Буг 3-р багийн малчин Эрвцэв энэхүү малчтын урлаг спортын бага наадмын үйл ажиллагааг 200 мянган төгрөгөөр ивент тгсэн байгаа. Тийм учраас одоо Эрвцэвийн гэрүүлийг гарч ирж дурсгалын зүйлийг гардаж авахыг урьж байна. За Буг 3-р багийн малчин Э Ган Төмөр мөн одоо малчтын урлаг спортын бага наадмын үйл ажиллагааг 300 мянган төгрөгөөр ивент тгсэн байгаа. Тэгэд энэхүү талархлыг одоо хүндэтгэлийн зүйлийг гарч ирж гардаж авахыг урьж байна. Ган Төмрийн гэрүүлээс хүн байна уу? За Хөвийн ам 4-р багийн малчин Им Алтан гэрэл мөн энэхүү малчтын урлаг спортын бага наадмын үйл ажиллагаа 300 мянган төгрөгөөр ивент тгсэн байгаа. Тэгээд энэхүү гэрүүлд талархал хүндэтгэлийн зүйлийг гардуулж өгөх гэж байна. Ингээд та бүхнийг гарч ирж хүндэтгэлийн зүйл гардаж авахыг урьж байна. За мөн Хөвийн ам 4-р багийн малчин Мөнх Хоч 200 мянган төгрөгөөр энэхүү үйл ажиллагааг ивент тгсэн байгаа. Тэгээд Мөнх Хочийн гэрүүлд талархал илэрхийлж энэхүү талархлын зүйлийг дурсгаж байна. За мөн пионер толгой 5-р багийн малчин Г Батэрэдүй 150 мянган төгрөгөөр ивент тгсэн байгаа. Тэгээд Батэрэдүйгийн гэрүүлийг гарч ирж талархлын зүйлийг хүлээж авахыг урьж байна. За ингээд бас пионер толгой 5-р багийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б Мөнх Далай С Гомсур нар маань 350 мянган төгрөгөөр ивент тгсэн байгааг та бүхэнд бас дуулгахад таатай байна. Ингээд энэхүү төлөөлөгчдөө бас баярлсан талархснаа илэрхийлж цаашдынх нь ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөё. За малчтын дунд зохион байгуулсан урлаг спортын бага наадмын хөгжөөнд буйхаа тэмцээнд 1-р эзэлсэн Буянбат ахлагчтай Буг 3-р багийн хамт олныг урьж байна. За мөн хөгжөөнд буйхаа тэмцээнд 2-р эзэлсэн Очир бил ахлагчтай Хөвийн ам 4-р багийн тамирчдыг урьж байна.
За хөгжөөнд буйха тэмцээнд 3 дугаар орон эзэлсэн пүрвжив авахлагчтай Цэнгэл 1-р огийн тамирчдыг урьж байна. Товч волейболын тэмцээнд 1-р эзэлсэн очир ахлагчтай Давааны ам 2-р огийн тамирчдыг урьж байна. За мөн товч волейболын тэмцээнд 2-р эзэлсэн Тавгсран ахлагчтай Цэнгэл 1-р огийн тамирчдыг урьж байна. За софт волейболын тэмцээнд 3-р орон эзэлсэн Баяр сайхан ахлагчтай Хөвийн ам 4-р огийн тамирчдыг урьж байна. Нэрийн бич. За үндэсний бүхийн барилдаанд 1-р орон эзэлсэн Болд Эрдэнэ ахлагчтай 1-р огийн тамирчдыг урьж байна. Үндэсний бүхийн барилдаанд 2-р орон эзэлсэн Сэрч Хүрүү ахлагчтай Буг 3-р огийн тамирчдыг урьж байна. Үндэсний бүхийн барилдаанд 3-р орон эзэлсэн Эрх Баяр ахлагчтай Хөвийн ам 4-р огийн тамирчдыг урьж байна. Орос таталтын тэмцээнд 1-р орон эзэлсэн Инх хамглан ахлагчтай Буг 3-р огийн тамирчдыг урьж байна. За Орос таталтын тэмцээнд 2-р орон эзэлсэн Анхбаатар ахлагчтай Давааны ам 2-р огийн тамирчдыг урьж байна. Орос таталтын тэмцээнд 3-р орон эзэлсэн Сайн Болд ахлагчтай Цэнгэл 1-р огийн тамирчдыг урьж байна. За гар бөмбөгийн тэмцээнд 1-р орон эзэлсэн Болд Эрдэнэ ахлагчтай Цэнгэл 1-р огийн эрэгтэй тамирчдыг урьж байна. Гар бөмбөгийн тэмцээнд 2-р орон эзэлсэн
давуу зам цахлагчтай пионер толгой 5 дугаар үгийн эрэгтэй тамирчдыг урьж байна. За гар бөмбөгийн тэмцээнд 3 дугаараар эзэлсэн Хамбург давхлагчтай 3 дугаар үгийн тамирчдыг урьж байна. За гар бөмбөгийн тэмцээнд 1-р эзэлсэн Доржин сүр ахлагчтай пионер толгой 5 дугаар үгийн эмэгтэй тамирчдыг урьж байна. За мөн гар бөмбөгийн тэмцээнд 2-р эзэлсэн мөнх тунгалаг ахлагчтай давааны ам 2-р үгийн тамирчдыг урьж байна. За гар бөмбөгийн тэмцээнд 3-р эзэлсэн Алтангой ахлагчтай Хөвийн ам 4-р үгийн тамирчдыг урьж байна. За шагаан атгын тэмцээнд 1-р эзэлсэн Буянбат ахлагчтай 3 дугаар үгийн тамирчдыг урьж байна. За шагаан атгын тэмцээнд 2-р эзэлсэн Ширүүдорж ахлагчтай давааны ам 2-р үгийн тамирчдыг урьж байна. Шагаан атгын тэмцээнд 3-р эзэлсэн Амбатар ахлагчтай пионер толгой 5 дугаар үгийн тамирчдыг урьж байна. За ингээд урлагийн онооны нэгтгэлийг танилцуулъя. За урлагийн үйл ажиллагааг шүүхэд одоо маш их хүндрэлтэй байдаг. Ялангуяа тэр яруу найраг жүжигчсэн тоглолт эдрийг бол шүүхэд маш их хүндрэлтэй багууд ерөнхийдөө бэлтгэл нийтийн сан гэсэн ийм байсан учраас оноо тавихад маш хүндрэлтэй байсан. Оноо бол нийтээ ойролцоо гарсан байгаа. За урлагийн онооны нийлбэр дүнгээр 73.2 оноогоор давааны ам 2 дугаар баг тэргүүлсэн байна. За 67.7 оноогоор 3 дугаар баг удаалсан байна. За 65 оноогоор Цэнгэл 1-р 3 дугаар эзэлсэн байна. 59.5 оноогоор Хөвийн ам 4-р баг, 52.7 оноогоор пионер толгой 5 дугаар баг тус байр эзэлсэн байна.
За ингээд урлаг спортын бүх оноог нэгтгэхэд нийлбэр оноо гарсан байгаа. Ингээд 3 дугаар байрыг 62.5 оноогоор Давааны ам 2 дугаар баг эзэлсэн байна. За 2 дугаар байрыг 59 оноогоор Бог 3 дугаар баг эзэлсэн байна. За 1 дугаар байрыг 56 оноогоор Цэнгэл 1 дугаар баг эзэлсэн байна. За ингээд энд одоо амжилттай оролцож төрөл тус урд одоо байр эзэлж амжилттай оролцсон баг тамирчдаа бас баяр хүргье. За Давааны ам багийн хамт олонд малчтын дунд зохион явуулсан урлаг спортын баг наадамд багийн малчид иргэдээ итгэсэн наачлагтай амруулан багийн нийлбэр оноогоор 3 дугаараар эзэлсэн тул батламж хадгалуулав. Гурванбөлөг сумын засаг даргын хамгийн газар гэсэн энэхүү батламжийг гардуулж байна. Давааны ам 2 дугаар багийн хамт олныг урьж байна. За мөн Давааны ам 2 дугаар багийн засаг дарга дэм мөнх чулуун таныг баг хамт олноо маш сайн зохион байгуулж оролцсон учраас за 1 сарын хугацаатай үндсэн цалингийн 20%-аар урамшуулан шагнаж байгааг дуулгахад таатай байна. За батламж Бог 3 дугаар багийн хамт олонд малчтын дунд зохион явуулсан урлаг спортын баг наадамд багийн малчид иргэдээ итгэх санаачлагтай хамруулан багийн нийлбэр оноогоор 2 дугаараар эзэлсэн тул батламж хадгалуулав. Гурванбөлөг сумын засаг дарганд хамгийн газар гэсэн энэхүү батламжийг мөн одоо Бог 3 дугаар багийн хамт олонд гардуулж өгье. За 3-1 нь гарч ирээ бач. За мөн одоо багийн засаг даргын 1 сарын хугацаатай үндсэн цалингийн 20%-аар урамшуулан шагнаж байгааг дуулгахад таатай байна. За Цэнгэл 1 дугаар багийн хамт олонд малчдын дунд зохион явуулсан урлаг спортын баг наадамд багийн малчид иргэдээ итгэсэн наачлагтай хамруулан багийн нийлбэр оноогоор 1 дугаараар эзэлсэн тул шилжин явах цом хадгалуулав. Гурванбөлөг сумын засаг даргын хамгийн газар гэсэн энэхүү батламжийг гардуулж байна. За мөн одоо Цэнгэл 1 дугаар багийн засаг даргатаа 1 сарын хугацаатай үндсэн цалингийн 25%-аар урамшуулан шагнаж байгааг дуулгая. За яруу найргийн төрөлд 3 дугаараар эзэлсэн Давааны ам 2 дугаар багийн авьяастан Эрдэнэтлээ гарч ирж шагналаа авна. Байна уу? Хоёр дугаар баг Самбуудш байна уу? 4 дугаар баг Саруул 2 дугаар баг Батбаяр 4 дугаар баг Далааны ам 2 дугаар баг Мөнхсүлд энэ хүмүүс ирсэн байвал гарч ирж шагналаа аваарай. За ингээд бидний зохион байгуулсан энэ малчтын урлаг спортын наадам за мөн багийн иргэдийн нийтийн урд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 24 онд хийгдэх ажилтны эрен мэдэх өвд ажиллагаанд идэвх санаачлагтай оролцсон нийт малчид ард иргэд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бид бүхэн бас энэ хаврын хахир хатуу цагт өөрсдөө ажил амьдралаа зохицуулаад зохион байгуулсан энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон та бүхэндээ маш их баярлж байна. За мөн одоо энэ арга хэмжээнүүдийг зохион байгуулахад өөрсдөө одоо бүхэл нөөц бололцоог дайшлан идэвх санаачлагтай ажилласан багийн дарга нартаа одоо нийт иргэдийнхээ нэрийн өмнөөс баяр хүргье гэж ингэж бодож байна.
За тэгээд өнөөдрийн энэ үйл ажиллагаанд оролцсон 4-р ог, 5-р огийн багийн дарга нарыг бас 1 сарын хугацаатай цалингийн 10%-аар урамшуулж байгааг бас энд дуулгая гэж ингэж бодож байна. Одоо өнгөрсөн жил бид бүхэн анхдугаар одоо наадмаа хийгээд шөнө 4 цагт бас ингээд шагналан гардуулаад ингээд харж ирсэн тийм ээ. Их баяртай байна уу. Манайх ч одоо нодинг болсон малчтай урлаг спортын наадамд дид байр эзлээд явж ирсэн. Бас намар нэг болохтой бас л дид байр эзлэжсэн. Энэ жил одоо ингээд энэ хавраа ингээд төрүүлсэндээ бас маш их баяртай байна уу. Ер нь бэлтгэл жоохон бас дотоод орлоо урлаг соёл маялгээд бас бэлтгэх хугацаанд бас нэг сайн юу болж гисэнгөө тэгээд задлах харьяар бас манай малчид ч гэсэн идэвхтэй сайн оролцлоо. Тэгэл малчтайгаа үчин бас энэ хэмжээнд төрүүлсэндээ бас баяртай байна. Яа одоо 3 бүлэг сумын цэнгэл 1-р баг мөн бүх 3 бүлэг сумын малчтаа эрүүлэнх сайн сайхан мөхнийг өгсөн ерөө дөө. За малчд гэдэг бол одоо жилийн 4 үйлрэлд мал сүргээ хадгуулахад бас энэ маш их нөр хөдөлмөрийг эрхэлж байдаг ийм ард түмэн байдаг. Тэгээд малчтынхаа бас нийтийн нэмрээр хичээлэх заман одоо урлаг соёлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах зорилгоор за өнгөрсөн жилээс эхлээд манай сумд малчтай урлаг спортын наадмыг бид зохион байгуулж явж байгаа. Тэгээд энэ жилийн тухайд бол одоо бас энэ малчтай урлаг спортын наадам одоо энэ зуны ихэнх сар гарсан энэ цаг хугацаанд ингэж явуулж байна. За мөн одоо энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа нэг гол хүндэслэл бол орон нутгийн хөгжлийн санд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх. За орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлтийг хийхдээ иргэдийн саналыг одоо төлөхөө тусгах зорилгоор одоо бас энэ багийн иргэдийн нийтийн хурлуудаа яг энэ үеэр ингэж давхар зохион байгуулж ингэж идэг юм онцлогтой байгаа. Энэ бол яг ингээд энэ тогтмол уламжил болгоо явж байгаа арга хэмжээ учраас малчт маань одоо бас энэ жилийн тэмцээнээс дараа жилийн тэмцээнд илүү одоо бас бэлтгэлтэй оролцох. За мөн одоо баг хамт олноороо нийлж нэгдэж одоо энэ бэлтгэл хийж байгаараа бас малчтын одоо хоорондын хамтын ажиллагаа илүү сайжирж ийн гэж бодож байгаа. За мөн дээрээс нь энэ урлаг соёлын үйл ажиллагаанд бол одоо малчтыг татан оролцуулах бас нэг томоохон хөшөөрөг болж байгаа гэж ингэж харж байгаа. За гурван бүлэгчүүд бид бүхэн хүйтэн өвөл хахир хаврыг амжилттай даван туулж өрн дулаан 100 цагтайгаа учран золгож байна. Тэгээд энэ одоо зуны ихэнх сарын бэлэгт сайн одоо шинийн 8-ны өдөр рүү одоо ингэ орчиж байна тийм ээ. Тэгээд шинийн 8-ны өдрийн мэндийг нийт 3 бүлэгчүүд та бүхэндээ өргөн дэвшүүлье. Тэгээд энэ зун одоо бид бүхний хувьд хүн ардын маань сэтгэл тэнгэр малын зоо тэнийсэн сайхан зун болно гэж ингэж итгэлтэй байна. Тэгээд та бүхэн маань сүргийн дарга ариун авч дараа өвлийнхөө бэлтгэлийг эртнээс базааж мал сүрэг нь одоо тарах хүчээр сайн авч хүн ард маань одоо өвчин зулангүй эрүүл саруул сайн сайхан байх болтугай гэж хүсээрээ ёо.